Өнгөрсөн 7 хоногт бид нар эдийн засгийн байнгын орон дээр энэ Эрдэнэс Монгол гэж компани Монголын ард түмэн 3 сая иргэн хувьцаа эзэмшдэг. Эрдэнэс 5толгой гэж компани Монголын ард түмний 2.5 сая иргэд маань хувьцаа эзэмшдэг компаниудын үйл ажиллагаа бид нар сонссон. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр ийм л нөхцөл байдал үүссэн юм бэл. Энэ компаниудад ч зөвхөн энэ Эрдэнэс Монгол компаниудын толгой компани охин компаниудын нийт өнөөдөр өр зээл нь 4 их 80-д хүрчээд байж шээ. 4 их 80 төгрөг хүрчээд байж. Энэ нөгөө 10.4 их 80-д ороогүй өр би ярьж ш. 10.4 их 80-д ороогүй өр ярьж. Өнөөдөр нөгөө нэг бидний эзэмшиж байгаа оюу толгойн 34% чинь одоо бид нар зээлээр авцсан. Зээлээр авцсан. Энэ 34% чинь зээл нь өнөөдөр $1 тэрбум. Жилийн 9% хүүтэй зээл авцсан бид нар сууж байгаа байхгүй. $1 тэрбум зээлээр эзэмшиж байгаа 34%. Энэ хувьцаа эзэмшлийн энэ хувьцааг 2032 онд бид нар төлж дуусгах юм бэл. 2032 онд төлж дуусна. Жил бүхэн зөвхөн бидний оюу толгойн одоо ирээдүйд эзэмшиж байгаа хувьцааныхаа зээлийн хүн дээр бид нар 100-аас 110 сая доллар жил бүхэн өнөөдөр энэ хувьцаанд төлж байгаа. Ийм дампуу юм гэж ер нь байж болдго юм уу? Ийм дампуу юм гэж байж болдго юм. Ард иргэд нь өнөөдөр хувьцаагаа эзэмшиж чаддаг. Эзэмшиж байгаа хувьцааныхаа компани тухай ямар ч мэдээлэл байхгүй. Ямар ч төсөөлөл байхгүй. Нөгөө ногдлоо ашиг гэдэг юм ерөөсөө юу ч байхгүй болсон. Энэ дээр бид нар зарчмын одоо том арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. За Эрдэнэс ЭМЖ 5 толгой компаниудын хувьд бол сая энх хамгаалан гишүүний ярьж байгаа энэ бодлого дээр бол нөгөө арай биднээс тусдаа одоо явагдаж учраас энэ тал дээр бол надад бүр мэдээлэл одоохондоо алга байна. За цаашдаа бол бид юу гэхээр ойрын 2 жилд төвөрөмжт компаниудын богино хугацааны 3 их 80 одоо өрийг барагдуулна. Бид 4-5 сард нэг их 80 300 тэрбумыг дардуулсан учраас энийг сайжруулах ийм бодлого засгийн газраас өрсөн үүрэг чиглэлийн давуу хийж байгаа. Одоо энэ компани групп компани болцсон зөвхөн ерөнхий удирдлагын зардал нэхэд 172 тэрбум төгрөгийн зардал гаргаад сууж байгаа компани байхгүй юу? 172 тэрбум төгрөг. Гэтэл нөгөө 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа энэ компани чинь ийм нөхцөл байдалтай болчиход байна шүү гэдгийг хувьцаа эзэмшигчийн хувьд бид нар мэдэх ёстой шүү дээ. Хувьцаа эзэмшигчдийн хувьд энэ ард иргэдтэй энэ мэдээллүүдийг түгээх ёстой шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ Монголын ард түмний хамгийн үнцэнтэй баялаг болсон Эрдэнэс Монгол компани тухайн мэдээллүүдийг хөрөнгө нь хэд болсон, алдагдал нь хэд болсон. Энэ бүх мэдээллүүдийг өнөөдөр энэ улсын их хурлаас энэ дээрээс хариуцлагатайгаар би энэ тоонуудыг дахин сонсхийг хүсэж байна. Эрдэнэс Монгол компани бүрэлдэхүүнд байгаа компаниудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь сайжруулах, алдагдлыг нь бууруулах гэх мэтлэнгийн асуудлууд бол байгаа юу гэвэл байгаа. За энэ талаар бол Эрдэнэс Монгол компанийн бол бас их хурл дээр нэг танилцуулга бэлдэж өгсөн. Шаардлагатай гэвэл Эрдэнэс Монгол компаниар одоо улсын их хурлын гишүүдэд танилцуулга дэлгэрэнгүй мэдээллийг бол хөргүүлье. За ер нь энх хамгаалан гишүүний ярьж байгаа саналтай бол бид бол санал нэг байгаа. Энэ Эрдэнэс Монгол энэ компанийн хуучрыг та нар их хурл танилцуулаа. Ажлын хэсэг байгуулаа. Энэ олон жил болж байгаа юм. Ер нь юу гэдэг компани? Уул уурхайг босгоход ямар үр гүйцэтгэсэн? Ямар мөнгөөр амьдраад байгаа юм энэ компани? Зээл байгаа да. Лицензээ тавиал зээл авчихсан айгүй бол тэрийгээр тансгэлж л байгаа биз. Ийм олон давхар удирдлагын уул уурхад байж болд юм уу даштар сайдаа? Болд юм уу? Энэ асуудал дээр энэ зөв асуудлын гомдлог ишүүн тавьж байна. Та нар сайн ойлголцох хэрэгтэй асуудалдаа наадах чинь